2021 он COVID-19 цар тахлын дараа бизнесийн салбарууд уналтанд орж эргэн сэргэхэд ихээхэн хүндрэлтэй байсан үе. 5 шовгор байшинтайгаар анх эхлүүлсэн тэдний жуулчны бааз санхүүгээ тооцож зорилготой ажилласны дүнд төр буудлах зочид буудалж ховрхон байдаг аслагдсан суманд аялал жуулчлалын томоохон цогцлбор болтлоо өргөжжээ. За энэ манай нутаг Булган аймгийн Бүрэг хангас сумын дархан 4-р багийн өвөр цорой гэдэг газараа. Тэгээд их сайхан бидний хүүхэд байхдаа тоглож өссөн нутаг маань юм байгаа. Тэгээд энэ сайхан нутаг бол усаа түшээд нэг амралтай газар байгуулахыг ер нь их хүссэндээ 2016 оноос эхэлж бол бүтээн байгуулалт хийж эхэлсэн. Яг өөрсдийнхөө хөрөнгөөр анх бол ийм хашаа модон хашаатай 105 шовгортой тэгээд 5 гэртээ анхны амралтыг үүсгэж байсан. Тэгээд 24 онд бол одоо жилийн 4 улиралд ер нь ажиллуулж үзье бүтээн байгуулалтаа хийгээд ерөнхийдөө төгсөж байгаа юм чинь гээд 24 оноос жилийн 4 улиралд ажиллахаар төлөлөө. Тэгээд өнгөрсөн жил гадаад дотоод аялал жуулчлал аваад эхэлсэн байгаа. Санаа байгаа. Тэгээд хөрөнгө мөнгө дээр л дутагдахаар ч бас тэгэл яадаг ч юм блэ гэдэл хойш суух үе бас гарна л да. Тэгэл баг багаар хийсээр агаал зүтгэсээр агаал өөрсдийн хүсэл мөрөөдөлтэй энэ сайхан нутагтай ийм сайхан бүтээн байгуулалт хийчихэд одоо тэгээд нэгэн тал зорьсон юм чинь гэдэл сайхан сэтгэл зүрхээрээ гэр бүлээрээ ингээл зүтгээл ах トゥ нартай ингээд зүтгээл өдөмрлөөл бүтээн байгуулалт хийгцээр л явж байна. Ер нь бол шантрах үе байлгүй л яг уу. Тэгээд яг уу ирж амарч байгаа хүмүүс бас их сайхан сэтгэлийн урам өгдөг, дэм өгдөг жуулчны компаниудын захирлууд хүртэл ирж амарсан. Одоо буцах ирэх байхгүй шүү, сайхан ажиллаарай шүү, улам дэвшин дээшлэрээ гэд ер нь бол сайхан ирж амарч байгаа амрагч нараас болон сум орон нутгийн ахмадууд одоо удирдлагууд хүртэл их сайхан дэмжлэг өгдөг л дөө. Нийгмийн хариуцлагын хүрээнд сумынхаа нийт өндөр насны тэтгэврийн ахмад бурлуудаа 250 гаруй ахмадуудаа амраасан. Өвөл ажиллахад бол нэг бэрхшээл нь бол тог цахилгааны төлбөр бол нэлээд асар өндөр гарч байгаа. Тийм учраас бид нар сэргээгдэх эрчим хүчийг бас судалж үзэж байгаа. Зундаа бол тэгээд ер нь ямар ч хүн ирсэн бол нэрээ дуу алддаг юм да. Үнэхээр сайхан нутаг, сайхан байгалийн тогтцтой. Ирсэн хүмүүс зүгээр дуу алдаал ямар сайхан байгаль вэ гэдэл ер нь байх юмсан, ер нь сайхан амрах юмсан хэд хоноод сайхан амарчаа явах юмсан л гэсэн тийм өндөр сэтгэлтэй хүмүүс л ирээд буцдаг. Хөрөмтлүүлснаа хөрөнгө болгож хөдөөд хөгжил нэмсэн эдний гэр бүлийн бизнес байгаль орчинд бохирдол үүсэх нэг ч нүхэн жорлонгүй эко ухаалаг цэвэрлэх байгууламжийг өгсөрч Баян хангаада тог тухыг авчирч чаджээ. Орон нутгийн гих тодотголтой жуулчны баазуудын ихэнх нь улирлын чанартай ажилдаг. Эднийх эхний жил зундаа, удаах жил намрын дунд сар гэдэл улирлаа уртасгасаар жил тутам шинэ бүтээн байгуулалт нэмсээр өдгөө жилийн 4 улиралд аялагч гийчтэй авдаг дэд бүтэц бүрэн шийдэгдсэн томоохон зохицолбор болсон тэдний амжилтын гол хөшүүрэг нь санхүүгийн сахилга бат. Зорилго тэмүүлэл дээр санхүүгийн тооцоогоо сайн төлөвлөж чадвал хөгжил хөдөө тийш тэлэх ойрхон байгааг эдний түүх илтгэнэ.